За сайн байцгаана уу, үргэлжлүүлцгээе. За одоо хэдүүлээ Python-гийн операторын талаар ярилцах болно. За өмнөх хичээл дээр бол бид нэр input, output болон data type-ийг ямар хөө байдгийг ойлгосон. Одоо ер нь Python-д болохоор operator буюу одоо өөрийнх нь одоо logic-оор хийдэг болон одоо arithmetic-аар хийдэг юм ойлголтууд байдаг гэсэн үг зэ. За ихэнх нь энэхүү үгнүүдийг бол ерөөдөө математикийн хичээлээр айгүйг сонсч ирсэн баг. Мэдээж хэрэг 9-өөс доош ангийн хүүхдүүд үзэж ивэл та бүгдний одоо хичээлтэй холбогдлолтой зүйлс одоо Python гэдэг програмчлалын хэлэн дээр ч гэсэн байгааг ойлгох хэрэгтэй. Нөгөөдгөр програмчлалын хэл гэдэг чинь өөрөө бас яг ингээд бодох юм бол баг нэг тийм математикийн нэг салбар болоо явцдаг гэсэн үг. За хамгийн эхэлж үзэх операторууд нь болохоор arithmetic operator. За arithmetic operator бол ойлгомжтой нэмж, хасах, үржих, хуваах, хувьчилж хуваах гэсэн 5 оператор байна. За relational operator бол одоо их баг одоо аль нь их үү, аль нь бага үү, аль нь тэнцүү юу, аль нь тэнцэхгүй вэ гэх зэрэг юм илүү нөгөө одоо их багыг хэмжиж байгаа юм шиг тийм оператор байдаг гэсэн. За logic operator нь болохоор and, or, not гэсэн 3 төрлийн оператор байна. За энэ хичээлүүд ерөөхдөө бол маш чухал заяа. Ягаад тэгэхээр бид нар математикийн үйлдэлүүдийг хийсэн тохиолдолд ерөөхдөө цааш програм бичихэд маш олон чухал зүйлийг одоо хэрэгэлдэг гэсэн үг. За bitwise operator, assignment operator хоёрыг одоо энэ төрдөө энэ дээр орхисон дээр. Ягаад тэгэхээр bitwise operator, assignment operator-ыг бол хэрэглээ маш багтай. Тэгээд ерөнхийдөө basic түвшний хүнд бол энийг заах айгүй хэцүү гэсэн үг. Тэгэхээр энэ хоёрыг орхиод өнөөдөр бид нар үзэх нь arithmetic болон relational and logical operator-уудыг одоо яаж хэрэгэлдэг талаар үздэцгээе. За эхэлцгээе. Баярлалаа. За тэгэхээр програмын хэсэг рүү ороход за өнөөдрийн хичээл бол харьцангуй амархан байх. Яг тэгэхээр дандаа ийм логик төрлийн хичээлүүд орно гэсэн үг. За А-д одоо бид нар утга онлоо 15, B-д утга онлоо 4. За print өглөө. За print-ээ бид нар өгөхдөө print дотроо одоо операторууд оруулж болно гэсэн үг зөө. За гэхдээ ингэж бас бичсэн ч болдیں۔ За дахиад А тэнцүү, Б тэнцүү, С гингүүтээ C энэ утгыг оноогоод одоо энэ бол нэмэх үйлдэл. За C утга онлоо. За энэ бол нэмэх үйлдэл. 15 дээр 4-ийг нэмээд тэнцүү 4. За ингэж бас бичиж болох ч гэсэн Python болохоор бидний бодож байгаас илүү ухаантай програмчлал болохоор бид нар бас ингэ бичсэн ч болно гэсэн үг заяа. Энэ бол 19 гэдээ гарч ирж байгаа. За энэ дээр үнэхээр хийж байгаа үйлдэл нь ийм юм болж байгаа гэсэн үг заяа. А дээр нэмэх нь Б дээр ийм юм болж байна. За одоо хасах үйлдэлийг яаж хийх вэхээр аюу амархан заяа. За энд магадгүй 10 жилийн хүүхдүүд байгаа бол та хэд одоо нэг шинжлэх ухааны өдөрлөг болдог бол тэрэн дээр ингээд ийм жижигхэн Python-гийн програм бичээд юу хийж болно гэсэн үг. Тооны машин үүсгэж болно гэсэн үг. За хаагаас хасах нь бий. Энд би таслал орхисон байна. Мэдээж хэрэг энэ дээр ингээд таслал авч явах хэрэгтэй гэдгийг анзаарах хэрэгтэй. За хаагаас хасах нь бий. За эндээс би доошоо эднэрийг ер нь яач нэлээ олон юм давтах гэдэг учраас copy доо зөв үгийн салхи авчи. Энэ бол үржих үйлдэл. За угаасаа ойлгомжтой үржихийг яаж бичдэг вүлээ гэд бичнэ. Энэ бол хуваах үйлдэл. Хуваахыг болохоор ингэж бичнэ. За энийг хувьдж хуваах гэхүү. За яаж хуваах уу? За яг хөө зөвхөн бүхэлдэж хуваах гэж биччихье заяа. Бүхэлдэж хуваах. За бүхэлдэж хуваана гэхээр эндээс ирэхэд илүү сонирхолтой болоод ирнэ гэсэн үг. Одоо хувааж байгаа юмныхаа бид нөгөө бүхэл утгыг авч байгаа гэсэн үг шүү. За харин одоо модулус буюу за модулусыг би бас яг яаж орчуулахаа сайн мэдэхгүй байгаа тийм. Тийм болохоор модулусыг хэдүүлээ нэг арай өөрөөр бичиж заяа. За ингээд бичгээр ирэхэд илүү сонирхолтой болох. Энэ бол за модулус гэх юм уу? Модулус. За хаваадаг нь
B гэсэн үг. Одоо ерөөхдөө А-г B-гээр хувааж бичнэ гэсэн үг. За үр дүнгийг харцгаая. За энэ бол нэмэх үйлдэл. За 15 дээр 4-ийг нэмэх нь 19. За нэмэх үйлдэл нь зөв байна. За энэ бол хасах үйлдэл. А, Б 2-ыг хасаад 10-ыг гарч ийн. За зөв байна. Энэ бол үржих үйлдэл. За дээр нь нэмээд үржих нь зөв гарч ийн. За харин энэ дээр нэмээд за дахиад нэг үйлдэл би энэ дээр дутуур гэсэн байна. За энэ нь болохоор зэрэгт дэвшүүлэх нь байгаа. Зэрэгт дэвшүүлэх. За зэрэг дэвшүүлэх нь болохоор 2 ширхэг үржих орж ирнэ гэсэн үг. За 15-ын 4 зэрэгт хэд вэ? 5625. Окей. За тэгээд за би түрүүн ярьсан шүү дээ. Энэ хоёр айгуу сонирн болоод эхэлчихсэн заяа. За энэ болохоор бүхэлдэж хуваах гэж бичцоод тэгэнгүүт ерөөдөө 15-ыг 4-т хуваахаар хэд вэ? За тэгээд калкулятор гаргаж хагаад харуул бүр илүү сонирхолтой болох. 15-ыг хуваадаг нь 4. 375 багц. Тэгэнгүүт 3-ыг авцсан гэсэн үг заяа. 15-ыг 4-т хуваах 3-ыг авах заяа. Хувааж байгаа тооныхоо бүгд хэсгийг авъя гэж өгсөн гэсэн үг заяа. За харин бидний одоо жоохон ойлгохгүй байгаад байгаа модулус гэдэг нэртэй үйлдэл байгаа заяа. За энийг осоо модулусыг яаж одоо гоё тайлбарлах. За ингэж тайлбарлах. За тэгэхээр модулусыг бид нар яаж хэрэгэлдэг талаар одоо нэг зүгээр юу энгийнээр бодъё заяа. За 30-ыг төлөө 6 таваа заяа. 6 таваахаар хэд вэ? 5 гарна тий. Тэгмүүд энд ерөөдөө нөө бутрахаа тоо үлдэхгүй байгаа дээ. За хэдүүлээ шууд ингэж бас бодож болох юм. За яг бидний үндсэн боддог аргачлал бол 30-ыг хуваадаг нь 6 тий. Энд дээр ингэж шууд санах юм байхгүй тий. Энд дээр шууд 5-ыг тавилаа. 30 болно. За тэгэнгүүт энэ чинь ингээд санах юм байхгүй болохоор тийг би бичлээ шүү. Тийг бичсэн бод. За тэгэнгүүт модулус яаж ажилтгийг гэхээр ингэнэ гэсэн үг. За хэрвээ бид нэр 25-ыг одоо модулус 7 хуваах юм бол хэд вэ? 4 гарч иж 25-ыг додод хуваахаар 4 гарч ийн гэж байгаа. Тэгмүүд энэний ерөөхдөө тайлбар ингэж явагдана гэсэн үг. За 25-ыг хуваадаг нь 7. За энэ 3 7 21. Тэнгүүд 4 гарч иж 300-ны 4 гингүүд энд нэг 4 гараад ирчээд тэнгүүд энэ хэд ерөөд энэ 4 гэдэг байгаа тоом нь болохоор энэ гэсэн үг. Харж байна уу? За хэрвээ зүгээр тоог бид нар модулаас танил 30-ыг жишээл одоо шууд хуваагддаг тоог ингэж 5 хуваагддаг тоог хийх юм бол 6 гарна шүү дээ. Хойноо санах юмгүйгээр гараад ирчих юм бол тийг болоод явчихна гэсэн үг. Тиг эсвэл өөртөө л гарна гэсэн үг. Модулсын хувьд бол 4 эсвэл тиг гэсэн хоёр тол гарч байгаа гэсэн үг. За инхээр илүү модулаас ойлгомжтой гэж магадгүй. За дахиад нэг жишээ та нарт тайлбарлаж өгье. Энийг бас их анх сурж байгаа хүмүүс ойлгох жоохон төвөгтэй одоо юм байдаг юм. За дахиад бид л хуваагддаггүй тоон дээр жишээ авахад л ерөөдөө болно гэсэн. Шууд хуваагддаггүй тоонууд дээр ерөөдөө модулаас ажиллаад явнаа л гэд ойлгочиход та хэдэн бодоход амархан заяа. За дахиад одоо хэд вэ? 23-ыг 7 тувай. Тэгэнгүүт энд бид нэг 3-ыг явъя шүү дээ. 3 7 21. Тэгэнгүүт 2 гарч байгааз. Тэгвэл энэ бидний яриад байгаа модулаас гарч ирээд байгаа том маань гэсэн үг заяа. 2 гээд гарч ирж байгаа гэсэн үг заяа. За одоо шалгая. А-гийн 23 болгочих. Хувааж байгаа тоог нь 7 болгочих. За тэгээд модулаас тунгууд 2 гарч ирж байгаа. Тэгэхээр бидний сая яриад байсан энэ 2 гэдэг тоодоо яг таарж байгаа гэсэн үг. За тэгэхээр эндээс ерөөхдөө модулусыг та ойлгосон гэдэгтэй. За харин одоо бидний дараагийн ярих зүйл бол одоо comparison operator буюу одоо харьцуулах операторын талаар бичнэ гэсэн үг. За 13 33 хоёрыг одоо хооронд нь харьцуулна гэсэн үг шүү дээ. За харьцуулна гэдгийг нь одоо энгийнээр ойлгох юм бол нөгөө юмыг жин дээр тавьж байгаа гэдэг төсөөлөөр зөө та нар за аливаа зүйлийг ингээд жин дээр тавиад тэгээ жин дээр тавингууд ингээд одоо хоёр
энэ одоо хоёр зүйл нэг зүйл хоёр гэж энэ дээр тавингууд аль нь их вэ гэж асууж ангууд хоёр нь мэдээж их гэдэг гарч ирж штэ. Тэрэн шиг одоо юм өөрөөр програм өөрөө их бага бас ялгадаг гэсэн үг заяа. За одоо энийг ажиллая. 13 нь R руу 33 нь B рүү орсон заяа. 13 33 хоёрын 13 нь их гэхэд би энэ дээр код бичсэн гэсэн үг. Тэгэнгүүт pulse хэлж чад тэр хотлаа. Мэдээж хэрэг 33 нь ихээ. Тэгвэл би ингэж өгөх юм бол 33 нь 13-аас их гэж өгөх юм бол true гэж хэвлэж байгааз. За яг үүнтэй адилхан бид нар энийг эсрэгээр нь бичиж болно. Print A B. За энийг буцаа байсан оронд нь оруулчих. A B хоёрын аль нь их вэ? За print A B-тэй тэнцэнэ. За print A B-тэй тэнцэхгүй. Одоо тэнцэхгүй гэдэг нь болохоор ингээд бичигдэнэ гэсэн үг зэрэг. Энэ бас их сонирхолтой үйлдэл болоод ирж чинь. Print A B-гээс их буюу тэнцүү. Их буюу тэнцүү. За нөгөө та нөгөө жоохон байхад одоо нэг бага ангид байхад нэг юм сонь математик хичээл бид нараар айгүйх бодуулдаг байсан шүү дээ. Аль нь тэнцүү, аль нь их үү. Тэнгүүд одоо энэ тэр яриад байсан бага ангид бид нар үздэг байсан хичээл чинь одоо энэ дээр ингээд гараад ирсэн гэсэн үг заяа. За бүгдийг ингээд явуулчих. Зя. Одоо эндээс их сонирхолтой юмнууд гарч ихэвчлээ заяа. A B 2 тэнцэн гэсэн заяа. A B 2 тэнцэн. Sorry. Энд бас нэг хэдэн толгой эргүүлэх коднуудаа арилгаадах. За B2 A нь их. За A нь 13, B нь 33. За гингүүд false. За A B2-ын B нь их 33 гингүүд true. За A B2 тэнцэнэ гингүүд false. За A B2 үсэ тэнцэхгүй шүү дээ. Яг тэр 13 33 2 юм чинь. A B2 тэнцэхгүй гингүүд true. A нь B-гээс одоо ерөөдөө тэнцэж болон их байж болно гэж байгаа юм заяа. Тэнцэж болон их байж болно. A нь B-гээс их үү? Үгүй ээ. Тэнцүү үгүй ээ. Тэгэхээр false. Үгүй эсрэгээрээ B нь A-гаас тэнцүү болон их байж болно. Тэгэнгүүт true хэлцээд ягаад гэхээр 13 33 2-ын 33 нь их учраас болно гэсэн үг заяа. За хоёлаа 13 байх юм бол энэ код dot-ийн 2 код нь хоёлаа 13 байх юм бол dot-ийн 2 код нь бүх хоёлаа true гарна гэсэн үг. Яг тэгэхээр A B2 тэнцэж болно гэсэн кондишн байгаа даа зэн дээр. За энэ илүү логик талдаа бид нар оператор гэж ойлгох хэрэгтэй. Эднэрийг за логик талдаа оператор гэж ярьсан. Одоо яг логик операторууд нь ямар гэдгийг л харцгаа. Logical operators. За логик операторуудын талаар ярилцгаая. За true. За бид нар өмнөх хичээл дээр boolean гэж яриад байсан шүү дээ. Тэнгүүд boolean-ны талаар ярьсан заяа. За одоо бүр сонирм толгойч жоохон эргэж магадгүй заяа. Гэтэ үнэн худал заяа. За бодитоор бид нар үнэн гэж хэлээгүй ч гэсэн програм яаж үнэн худлыг ойлгодог вэ гэдгийг эндээс ойлгоно заяа. За програм бол шүүгч заяа. За би бол өмгөөлөгч заяа. Тэнгүүд би ингээд ямар нэг байдлаар ингээд үнэн худал мэдээллийн талаар ингээд маргалтж байгаа заяа. Тэгээ ингээд нэг true false ингээд гарах гэдэг наа гэсэн юм асуулт гарч ирж байгаа заяа. За тэгэнгүүт за би true, B нь false гэж өгчлөө. Тэнгүүд үнэн худал хоёр тэнцэнэ гэж би програмаас асуусан гэсэн. За үр дүнгийн харъя. За false. Үнэн худал хоёр тэнцэхгүй юм тий. Үнэн худал хоёр чи хоёр өөр зүйл юм чинь тэнцэхгүй. За false. За тэгэхээр энэ их тийм сонирн болоод ирчихнэ гэсэн үг заяа. За одоо бид нэр logical дотроо print A and B. За энэ ягаад end гэснээр шууд ингэ шаардлага ороод ирчихв. Сонир байгаад байгаа. Print A or B. За A or B. Print not A. За одоо эдрийн үр дүнгууд яаж гарч ирнэ гэж бодож байна. True, false, true, false. За A, B хоёрын аль нэг нь л худлах юм бол false гарна заяа. За A, B хоёрын нэг нь үнэн байх юм бол үнэн гарна заяа. За A-гийн эсрэг нь
одоо А-гийн not А-гийн эсрэг байх юм нь true false гарна гэсэн үг заяа. За одоо би А-г false болгочих заяа. Тэгэнгүүт хариулт нь false true гарна гэсэн үг заяа. За end operator нь болохоор одоо А, Б хоёрын аль нэг нь үнэн байх ёстой. Аль нэг нь одоо үнэн талдаа илүү хүчтэй үйлчлдэг байх нь шүү дээ. Гэхдээ false хоёр талд нь false ороод ирэнгүүт хоёулаа false болно гэсэн үг. За одоо true гэдэг өгчий. Аль алийн true гэдэг өгчий. Тэгэнгүүт true. За аль нэг нь true байхад аль нэг нь одоо энэ дэр true гэд хэлсэн бол үнэн худал. Энэ нь болохоор зүгээр одоо нэг big эсрэг болгодог гэсэн үг заяа. Big true болгодог. Одоо true-гийн эсрэг нь false, not A. За end operator or operator. За би энийг бүр таадад сонирхолтой тайлбарлаж өгөхийн тулд бас нэг сонирхолтой юм эхлүүлье. За эндээс эхлээд илүү сонирхолтой болж эхэлсэн заяа. За нөхөр аяг угаахгүй, эхнэр аяг угаана. Хүүхэд даалгавар хийхгүй гэх зэрэг одоо нэг юм сонирхолтой бид нар програмчлалын ертөнцид гэр бүлийг зүгээр симуляц хийзээ. Одоо симуляц гэдэг нь бол юм орчин үүсгэн гэсэн үг шүү дээ. За тэгэхээр husband худал wife true байх үед заяа. За print husband and wife. За нөхөр ба эхнэр хоёулаа хамтдаа ажиллавал гэрийн ажил дуусна. Гэхдээ false and true буюу одоо false болно гэсэн үг. За нөхөр ажил хийхгүй, эхнэр ажил хийнэ гэдэг одоо бид нар ингээд кейс авлаа гэсэн үг шүү дээ. За тэгэхээр эхний кейс дээр юу гарч ирсэн бэ? False гарч ирсэн байна. За ягаад тэгэхээр нөхөр оролцоогүй учраас гэрийн ажил бүтээгүй. За эхнэр эсвэл нөхрийн аль нэг нь гэрийн ажил хийхэр болвол гэрийн ажил яг уу бүтэн. За аль нэг нь хийвэл дуусна. Гэхдээ мэдээч хэрэг эхнэр гэрийн ажил хийх учраас одоо эхнэрийнх чинь true байгаад байна шүү дээ. Гэрийн ажил хийнэ. Тэгэхээр гэрийн ажил нь true болоод гэрийн ажил дууссан гэсэн үг. За нөхөр ажил хийхгүй гэдэг нь худлаа байвал нөхөр үнэндээ ажилласан гэсэн үг заяа. Нөхөр үнэндээ ажил хийнэ гэж худлаа яриад тэрнийг ч гэсэн худлаа хийсэн бол нөхрийнх true болоод одоо нөхөр гэрийн ажил хийсэн гэсэн үг болчих заяа. За тэгэхээр эхнэр болон хүүхдийн одоо жишээн дээр гарч иж байгаа гэсэн заяа. Эхнэр болохоор true байгаад байгаа. Хүү болохоор false байгаад байгаа. За тэгэхээр эхнэр хүүхэд хоёр ажил хийх юм бол юу болох вэ? False. Тэгэхээр эхнэр ажил хийж явах үед хүүхэд гэрийн даалгавраа хийсэн. Гэтэ уг нь бүгд дад жаргалтай болох хэрэгтэй байтал true false болно гэсэн үг заяа. Яг тэр end гэдэг нэртэй оператор дээр орсон болохоор. За хүүхэд эсвэл нөхөр хоёрын аль нэг нь гэрийн ажил хийх учраас одоо нөхөр угаасаа гэрийн ажил хийхгүй хүүхэд даалгавраа хийж байгаа учраас энэ юу болох вэ? False болно гэсэн үг. Яг тэгэхээр аль нь гэрийн ажил хийхгүй заяа. Аль нэг нь одоо true байсан бол уг нь гэрийн ажил хийхээр байсан заяа. За энэ дээр юу гарч ирэх вэ гэхээр их тийм сонирхолтой юм гарч ирж байгаа. Эхнэр эсвэл нөхрийн аль нэг нь одоо гэрийн ажил хийх болвол гэрийн ажил хийгдэнэ. За энэ хоёроос гарч ирсэн true болоод энэ дээр одоо нэг л юм болно гэсэн үг байхгүй юу? Энэ хоёрын одоо logicos ганцхан одоо end logicos ганцхан юм гарч ирж байгаа. Тэгэхээр энэ дээр wife нь true байгаа, husband нь false байгаа шүү дээ. Гэхдээ энэ дээр бид not өгсөн болохоор аль нэг нь true болчихно гэсэн үг. Тэгэхээр end хоёулаа true болоод тэнгуүтэ or child. За тэгэхээр true юу байх вэ? За нөхөр эхнэр хоёулаа гэрийн ажил хийхээр болцсон байна. Тэгээ энэ дээр хүүхэд даалгавраа хийж байгаа. Тэгэхээр үр дүн нь юу болох вэ? Аль нэг нь true байхад true гэж тооцно гэсэн үг. Тэгэхээр true-г нь авчлаа гэсэн үг. За ингээд ойлгочих юм бол та хэдэд илүү амраар ойлгох байх. За ингээд ерөөхдөө comparison буюу одоо logical operator гэдэг нэртэй одоо програмд яаж юмыг логикоор ойлгох вэ гэдэг маань ерөөхдөө ингээд болж байгаа гэсэн үг шүү. За эндээс одоо илүү сонирхолтой одоо утгууд гарч ирнэ гэсэн үг заяа. За эндээс ерөөхдөө ямар ч математикийн ертөнцид бол ийм юм байхгүй. Энэ зөвхөн юун дээр байдаг зүйл вэ гэхээр зөвхөн програм хангамж ертөнцид байдаг одоо оператор заяа. За энэ операторыг болохоор assignment operator буюу одоо зарлах оператор гэж орчуулах юм уу монголоор assignment operator гэж ярьж байгаа заяа.
assignment operators. За програмын хамжийн ертөнцид яагаад байдаг зүйл вэ гэхээр энэ айгүй тийм сонин юм. За бид нар А-га 10 гэж зарлцсан заяа. За 10-ыг зарлцлаа. Тэгэнгүүт бид дахиад А-гийн утгыг оноцсон заяа. Тэгэхээр print A одоо B нэг юу болох уу гэдгийг одоо сонирн болоо авчичаад за одоо эдгээр хэвлээд үзье. За 10 болно гэсэн үг. За А-г 10-г зарлаад B дахиад А-гийн утгыг оноцсон заяа. Одоо тэгэнгүүт B дээр нэмэх нь тэнцүү А гэсэн байгаа заяа. За энэ амар сонин оператор байгаа даа заяа. Хоёр дахь нь. За энийг B хэвлэнгүүд 20 гарцсан гэсэн үг. За одоо энийг яаж тайлбарлах ёстой юм гэхээр за энэ нарыг ерөөхдөө нэлийн логикоор бид нар ойлгоно л доо. За B тэнцүү B дээр нэмэх нь 10 гэсэн үг заяа. За энэ нэмэх тэнцүү гэж одоо нэг юм оператор байгаа даа. Одоо нэмэх тэнцүү гэдэг операторыг бид нар яаж ойлгох ёстой вэ гэхээр энэ маань одоо нэг тухайн тоогийн дахиж зарласан тоон дээрээ өөр дээр нь нэмэгдүүл гэсэн үг заяа. За энэ 10 гэдэг маань болохоор энэ одоо А байгаад байгаа. Яг энэ кодыг одоо бид нар тайлж бичих юм бол ийм код гэсэн үг заяа. B дээр нэмэх нь тэнцүү А. Тэр B дээр нэмэх нь тэнцүү А маань өөрөө B дээр нэмэх нь тэнцүү А маань өөрөө ямар утгатай үг юм бэ гэхээр B тэнцүү B дээр нэмэх нь А гэсэн үг заяа. Тэнгүүд ерөөдөө 10 гэж зарлаа дахиад B-ийн утгаа 10 гэдээ өгчлөө. За энийг бид нэг толгой ярих учраас зүгээр дахиад 10 гэдээ өгчий. Тэгэнгүүт 20 болж байгаа гэсэн үг заяа. За тийм бааз 10 20. За одоо болохоор энэ print одоо B тэнцүү A гингүүд ерөөдөө ингэж бичиж байгаа шалтгаан юу юм гэхээр одоо бид нар дахиж B тэнцүү гэдээ ингэ бичих юм бол одоо эндээс дахиад B тэнцүү 20 гэдээ өгчих юм бол одоо B-ийн утга нь дээрээсээ доошлохтой солигдчих واخхой. Ягаад тэгэхээр энд B-с утга авах болоод хамгийн сүүлд уншсан утга нь B тэнцүү 20 болчихж байгаа. Тэгэнгүүт 10 гарах нь бол зөв заяа. За ингэж бичсэнтэй ер нь бол ялгаагүй гэсэн үг заяа. Ягаад тэгэхээр одоо би B тэнцүү B дээр нэмэх нь А гэж бичлээ. Тэгэнгүүт одоо шинэ утга авчихна гэсэн үг. За би яг энэ дээр л баг та хэдийн толгой амар ирэх баха да. Одоо би ингээд та хэдийн толгойг эргүүлээд бичил та. За одоо ингээд баахан B дутга өгөө. Тэгэхээр B 10-ыг өгснөө. Дахиад B дээр А-г нэмээд яг энэ үйлдэлийг хийлгээд тэгснэ. Энэ хоёр үйлдэл яг ижлэн болцоод. Тэнгүү програм дээр өнгөтэй би доор нь 10 гэж зарлаа. Дахиад 20 гэж зарлаад. Тэгэнгүүт ингээ харахаар та нарт яг ингээд B-тэй холбоотой хэсэг нь амар тийм сонир болоо явчихж байгаа зү. За яг эндээс хэдүүлээ энэ нэг ойлголтыг цэгцлээд авъя. За 20 гарцсан байна тий. Яагаад 20 гарч вэ? За тэгвэл би яг энэ үед нь B-г дахиад хэвлэе заяа. За print B 10 байна. Энд тэгснэ яг ижлэхэн B хэвлсэн чи өөр утга гараад байгаа. За дахиад энд дахиад B хэвлэе заяа. Энд ч B хэвлэе заяа хэдүүлээ. Тэгээд энд байгаа B ч гэсэн сэргээч заяа. За одоо энэ бүгдээрээ л B хэвлэж байгаа заяа. Тэгсэн хэрнээ өөр утга аавн заяа хамгийн сонирхолтой байна. За 10 20 30 10 20 гэсэн утганууд авсан байгаа. За тэгэхээр энд түрүү хэлсэн зүйл маань болохоор B дээр бид нар 10-ыг зарласан байгаа. Тэгэхээр энэ B дээр байгаа утга нь 10. За тэгвэл тэнцүү тавингууд дахиад шинээр B-ийн утгыг авчиж гэнэ гэсэн үг заяа. Дахиад шинээр авчих. Дээдлийн утга нь хамаагүй болчлоо. Тэнцүү тавингууд дахиад доотлын утга шинээр ингэж утга авж байгаа гэсэн үг заяа. За тэгвэл шинээр утга авангууд ерөөдөө энэ үйлдэлийг хийгээд 10 дээр 10-ыг нэмээд 20 гарчиж гин. Тэнгүүд энэ 20 гарцсан байгаа гэсэн үг шүү дээ. За тэнгүүд энд би доор нь дахиад B гэж зарлангуудаа B тэнцүү B дээр нэмэх нь А гингүүд одоо B-ийн утга чи энд 10 баха болчихсон. Яг энэ дээр ирэхэд бол B-ийн утга бол ерөөдөө 20 болцсон байгаа гэсэн үг. За 20 энэ B-ийн утгыг хэлсэн чи 20 болцсон шүү дээ. Тэгээ 20 дээр нэмэх нь 10 гингүүтээ 30 болоод биччихлээ гэсэн үг. За тэгэнгүүтээ яг энэ хэвлэлтэн дээр энэ 30 чинь яг энэ хэвлэлтэн дээр явж байгаа шүү дээ. Одоо тэнгүүд энэ дээр дахиад B-г 10 гэ дахиад зарлаад өгчлөө. Тэнгүүд энэ дахиад зарлаад өнгөд 10 болчихж байгаа гэсэн үг. За энэ дээр 20 гэ зарлаад өгчлөө. Тэнгүүд print нь сүүлд нь хэвлэгдэхдээ 20 болоод хэвлэгдчихлээ гэсэн үг. За энэ юу болоо явчихваа guys. Айгуу сонин
юм болоо явцсан байгаа. Тэгэхээр програм хангамж өөрөө ингэж ойлгодог юм юу гэхээр дээрээсээ доош ойлгоод тэгээ Монгол бичих шиг зэ. Яг Монгол бичиг бид нар өсөн уншиж байгаа юм шиг програм хангамжийг ерөөдөө ойлгоход болно гэсэн үг зэ. Тэгэхээр програм хангамж нь өөр математикаас өөр байгаад байгаа ганц юм нь болохоор энэ зэ. Ингэж утгаа ингэж янз янзаар өөрчилж болдог нь аюу тийм сонирхолтой зэ. B-ийн утга бол ингэж тогтмол ингэж B-ийн 10 гэж заасан юм бол энэ дээр байхгүй. Бид нар B-ийн утгыг цаг хугацаа өнгөрөх тусам өөр авч болж ийн гэсэн үг. За энэ B-ийн ерөөхдөө жишээг ерөөхдөө дуусгасан бол одоо нэмэх жишээгээ болоод одоо хасах жишээ рүү оръё заяа. За одоо ч нь болохоор B-гээс юг хасгаар. За 20. За одоо болохоор B-г бид нар дахиад хэвлэе. Одоо хасах тэнцүү нэмэх гэдэг. За энэний үйлдэлийн тайлбар нь ч гэсэн яг ижлэх заяа. B-гээс хасах нь A гэсэн үг заяа. B тэнцүү B-гээс хасах нь A гингүүд одоо B-гийн одоо байгаа утга нь өөрчлөгдөнө гэсэн үг заяа. Одоо өмнөх үйлдэлээрээ одоо байгаа утга нь өөрчлөгдөнө гэсэн. За ингээ бичингүүд та өөртөө програм дээр програмынхаа одоо нэг юун дээр бичээрэй. За 20-оос хасах нь 10 тэнцүү шинэ B-гийн утга нь 10 гарч байгаа гэсэн үг. За яг энэ үржихэнч адилхан, хувааханч адилхан бүгдээрээ яг ижлэн одоо бидэрт яг ийм ойлголтууд өгнө гэсэн үг шүү. За тэгэхээр одоо хуваах нь адилхан юм бол үржих нь адилхан. Яач вэ? B-гээ дээр зарлаад өгсөн байгаа зү. 10 20. За sorry би энэ дээр нэг алдаа гаргачлаа. Опа. За. За B-г 10-ыг 20 төрчих нь тэгэнгүүтээ. За энэ хамгийн сүүлийнх нь бидэнд илүү сонирхолтой байж магадгүй. За би хамгийн сүүлийнх нь дахиад тусдан тайлбарч өгье заяа. За хамгийн сүүлийнх нь болохоор bitwise operator дээр бас юм хэрэгжилж болдیں۔ Гэтэ энийг за тайлбарлах нэхэр бас л төвөгтэй юм байна. Та ерөөхдөө нийлэн програм хангамжийн төвшний мэдлэгтэй хүн л энийг тайлбарлуулах цааш нэг ерөнхийдөө бол нэг айхтар хэрэглээд авах шаардлагагүй заяа. Тэгэхээр зөвхөн bitwise operator гэж байдаг гэж ойлгоод авчи. Bitwise operator. Ингээд ерөөхдөө ойлгоод авчаарай за. За энэ үрээд ямар ч байсан 20 эдэн минутын бичлэг гарсан байна. Тэгээд arithmetic болон за logic үйлдэлүүд тэгээ comparison operator, тэгээ assignment operator гэх зэрэг ер нь нэлээд олон төрлийн операторуудыг судаллаа. За дараагийн хичээл ерөөхдөө бид нэр одоо лупнуудыг сурна. Тэгээд true false буюу одоо жинхнээсээ яаж if гэдэг нэртэй condition хэрэгэлж сурна гэсэн үг заяа. Тэгээд ирэхээр илүү програм бичихэд илүү сонирхолтой болно. Тэгээ эндээс ихсүүлээд ерөөхдөө та нэлээд жоохон математик тал руугаа юмнууд айгүй хэрэгжилж байгаа гэдгийг ойлгоорой заяа. Тэгээ математикаас гадна програм хангамж ч өөрөө жоохон математикаас өөр юмнууд байдаг болохоор яг энэ хүртэл ингээд ойлгоход бол ерөнхийдөө бол хангалттай байх гэж бодож байна. За тэгээд дараа уулзцгаая. Түр баяртай. Баяртай. За баяртай.